мэдрэмжээс хуваалцмаар санагдлаа. Гадаа жиндүү хөтө өдөр байлаа. Ийм л үед надад өөрт төрсэн мэдрэмжээ хуваалцаад өвлийн хүдэнгуудмаар хөтөлцөө талхах хүн хэрэгтэй. Хаяа нэг ордог кафеда хамтдаа кофе уугаад мөрөөдлөө ярих хүн хэрэгтэй. Хаяа нэг түрхдэг гүзээлцгэнтэй өнөртөө усаад зориулж түрхэх нэг хэрэгтэй. Дурлаж будуулсан хүмсийг минь гайхаж өгдөг нэгэн хэрэгтэй. 20 насны төрсөн өдрөөр том бор өнгийн бамбрууш гүзээлцгэнтэй торттой орцны үдэнд лав хийлгэх нэгэн хэрэгтэй. Хос бакалава хамт хослуулж өмсөд 6 даруулаад хайрын дуун дээр стори хийх нэгэн хэрэгтэй байна. Өөр хүсэх юм нэгийнх нь ч алга. Хүн юм болохоор хүнээр бас тутаж болдог юм байна. Hi guys, тэгэхээр ер нь бол амьдрал амар баялаг юм билээ. Би өөрийгөө хизэж Франц хүнд Орос хэл зааваа явж юм гэж төсөөлж байгаагүй. Дээрээс нь ядраад метро нийтийн тээврт унтна гэж юусоо өөрийгөө төсөөлж байгаагүй. Тэгээд олсон жоохон мөнгөө чанга хатгаад хүнсний дэлгүүр ороод мандраа аваад гэртээ баяр хүртэйгээр хэрдэг хүн болно ч гэж бодож байгаагүй. Бас дээрээс нь жоохон бахт ингээд кофе шоп, кафе урдуур явахаар нээхгүй ингээд кофе уугаа сууж байгаа ихч нар гоё харагдаад яа би ийм л хүн болохоос ингэж мөрөддөг байсан чинь өөрөө кофе ууж тайдгардаг ихч болчихсон байсан. Тэгээд амьдрал ийм л байна гэхгүй юу. Тэгээд одоо бодглохлоор яг миний одоо цаг яг энэ бил миний хувьд хангалттай таалагдж байгаа. Хангалттай зарим нэг зүйлийг ойлгоцсон, хангалттай миний амьдралд зарим нэг зүйл тохиолдчихсан. Тийм л байна да. Тэгээд хийдүүлээ гоё юу яа. Өглөөний цагаа хий. Тэгээд би ер нь бол чимээгүй бичлэг аль болох хийхийг хийж юм. За тийм л байна да.
Staring at stars, watching the moon, hoping they're under the leaning to you. Read every night, 'cause if a star falls, I wish to go back